Ер нь бол монголчууд төрийн сүл дөршөө гэж ярьдаг. Төрөө дийлдэг ийм ард түмэн байна. Тэр ер нь Монгол улсын хэмжээнд бол улсын их хурл, ерөнхийлөгчийн засаглал, мөн дүнчлэн засгийн газар шүүх засаглал одоо Монгол төрийг бүрдүүлээд явдаг. Аймагт бол иргэдийн хурл, аймгийн засагтайгаар түүний ажлын алба одоо төрийн Монгол төрийн үржил болоо явдаг байна. Гэтэл 12 сарын 4-ний өдөр аймгийн иргэдийн хурл хуралдаад аймгийн засагтайгаа аймгийн иргэдийн хурлын дарга огцруулсан байна. Тэр аймгийн иргэдийн хуралд ийм эрх бий. Энэ эрхийнхээ дагуу одоо ажил хийхгүй байгаа нөхдүүдийг огцруулсан. Үүнийг нь одоо албан тушаалтнууд шүүхт өргөдөл гаргаж шийдвэрлэхээр өгсөн байна. Тэр хүмүүс ч гэсэн ийм эрх байгаа. Үүнийг нь шүүх хүлээж аваад одоо 3 сар болж байна. Шийдлгүй 3 сар болж байна. Тэр юунийг шийдэх гэж одоо шүүх засаглал байж байдаг. Гэтэл одоо хүртэл байхгүй байна. Иргэд сонгогчдод бол энийг бол маш их дургуутж ярьж байна. Энэ асуудлыг хурдан шийдэж өгөөч, тэр шүүхт асуудлыг тавьж хэлж өгөөч гэдэг асуудлыг ярьж байгаа. Тэгэхээр Монгол төр бол ийм чадамжгүй байж болохгүй, суул байж болохгүй. Захын хүний амны зугаа одоо болж байна. Тийм учраас энэ одоо энэ асуудлаас болоод энэ шүүх асуудал шийдвэрлэгээ ууцснаас болоод одоо 2-2 иргэдийн хурлын даргатай болсон. 20 гаруй тэргүүлэгчтэй болсон. Ажил нь урагшаа явдггүй ийм л одоо төртөө болж одоо ховдынхан хөөрч байна. Тэгээ энийг шийдэхэд яагаад ингэж удаад байгаа юм? Одоо бол энэ шүүхтэр би бол шүүхийн шийдвэрийг одоо ямар нэгэн шийдвэр гаргахыг бол бие даасан шийдвэр гаргахыг хүлээн зөвшөөрч байгаа. Энд бол ямар нэгэн байдлаар хажуунаас нөлөөлөх ямар шаардлага байхгүй. Хамгийн гол нь хурдан энэ асуудлыг шийдвэрлээд өгөөч л гэж. Өөрөөр хэлбэл үндсэн хуулийн 3-4 заалт байна. Монгол улсын засагтаргаа нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хууль гэж тэрний нэг 10-аадахан заалт байгаа. Тэгээ иргэдийн нийтийн хурлын дэгийн одоо нэг журам байгаа. Ийм 3 асуудлыг хооронд анализ хийгээд энэ хурлын процесс ямар хөө болсон байна, зөв болсон байна, буруу болсон байна, аль нэг талд нь хурдан шийдэж өгөхийг л хүсэж байгаа. Тэгээ энэ дээр ийм одоо 3 асуудал дээр 3 одоо хуулийн болон журмын залтыг харж байгаа шийдэх хооронд ч одоо 3 сар болж байгаа нь энэ шүүхэд бас хандлагад бас эргэлзээ төрж байна. Өөрөөр хэлбэл Монгол төрөөс цалин авч байгаа шүүхийн байгууллага ингэж одоо муу нөхцөл байдал, чадамжгүй нөхцөл байдалд оруулж болохгүй. Энийг л ард түмэн хүсэж байгаа. Тэгээ өөрөөр хэлбэл одоо энэ би бол зарим талаар ингээд бодоод байна л да. Хэтэрхий удацсан шүүгч нэгнээс хамааралтай болцсон. Ийм шүүгч байгаад энэ асуудлыг шийдэхгүй удаад байгаа юм уу? Хэрвээ удаад байгаа бол хэрвээ ийм одоо сонирхлын зөрчил ороод байгаа бол асуудал багтаа тэр өөр аймагт Баян-Илгээд очиж ажиллах хэрэгтэй шүү дээ. Би энэ ямар нэгэн бол шийдвэр гаргаад өгөөч л гэж байна. Хурдан шийдвэр гаргаад өгөөч. Бусдаар ямар шийдвэр гарах нь тэр шүүгчийн бүрэн эрхийнх нь асуудал. Энэ Монгол төрийг ингэж одоо чадамжгүй суул байлгаж удаан байлгаж болохгүй гэж би үзээд байна. Тийм учраас шүүх хурдан ажиллаа хийх ёстой. Шүүгч нарын цалин өндөр байгаа. Альва хэн нэгнээс хамааралгүй ажиллах тэр нөхцөл бодлын Монголын төрийг олгоцсон байгаа. Гэтэл ийм байдлаар энэ асуудалд ингээд хандаад удаад байх төр чи одоо энэ шүүхт итгэл ард түмний итгэл хаана очих юм бэ?